За Mongolian Australia podcast-ийн маань 27 дахь дугаарыг эхэлж байна. За эхлэхээс өмнө би энэхүү подкастынхаа зорилгыг хэлэхэд Австралийн өнцөг булан бүрт амьдарч байгаа монголчуудтай танилцуулж ямар замаар ямар ажил үйлс хийж байгаа жилд болж байгаа оюутнаас ахуулаад 20-30 жил энд ажиллаж амьдарч байгаа монголчууд мөн Монгол улсынхаа нэрийг энд гаргаж яваа урлагийн хүмүүс гэх мэт олон янзын ажил үйлс хийж бүтээж байгаа нэлээд нэгт монголчуудтай бусад монголчуудаа танилцуулж байдагт манай подкастын зорилго оршиж байдаг гэдгийг хэлэхэд таатай байна. За тэгээ өнөөдрийн дугаараар сэтгүүлч Жаргал сайхны ундрах баяруулж байна. Ундраа маань Суйсын радио телевизийн дээд сургуулийн сэтгүүлч хөтлөгч мэргэжлэр мөн хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хэл шинжилэл орчуулагчаар тус төгссөн. Монголд оюутан байхасаа сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн ба UBS телевизийн мэдээний агентлагт ажиллаж байсан. За тэгээ ундраа маань гэр бүлийн хамт Австралид ирээд 3 жил гаруй болж байгаа. Тэгээ энд ирээд Австрали мэдээг монгол хэлээр гэсэн Facebook хуудас ажиллаулдаг, пэйж ажиллаулдаг. Мөн одоо SBS Mongolia продюсерийн ажил хийж байгаа. Ийм л мундаг хөдөлмөрч бүсгүй Мельбурн хотоос оролцож байна. За сайн уу ундраа? Сайхан зуншиж байна уу? Сайн уу цацаа? Сайхан. За ураг сайхан өнгөрүүлж байна уу? Подкастт орж оролцуулсан маш их баярлалаа. Би ч одоо уг сэтгүүлч хүн ч гэсэн ингээд өөрөө бол асуудаг. Хариулж ирсэн нэг цөөхөн. Жоохон сандрах гад ахын цацаа намайг тайвшруулаад өгөх байна. Одоо хоёлаа тайвширнаа. Сайхан хоёлаа ярилцаад ярьчих. За тэгээ энэ дугаарыг бүр аяг уусныг хэлэх юм байна. Тэгээ энэ дугаар манаас Валентины өдрөөр цацагдана. Тэгээд бас Валентины өмнөх өдөр чинь бас радиогийн өдөр гэсэн байхаа тийм ээ. Тийм, дэлхийн радиогийн өдөр болж байна. Дэлхийн радиогийн өдөр гэсэн тийм. Тэр өдрөөр бас өмнө бас ингэж бичигдэж бас YouTube дээр маань паблик цацагдах байгаад маш их тэр үеийн одоо тийм зочноор орж байгаа ундраад маш зөв хүн оруулж байгаадаа маш их баяртай байгаа шүү ундраа. Баярлалаа. Харин тийм цаг үеийн гоё таарлаа тий. Тэглээ. За тэгээд хоёлоо асуултуудаа эхлэе. Тэгээд мэдээж манай уламжлалт асуултууд байдаг л да. Тэгээд Австралид аль хотод ирж байв? Яагаад бас Мельбурн гэсэн энэ сайхан хотыг сонгож амьдрах болов? Тэгээ анхны сэтгэлдээсээ бас хоёлоо хүмүүстэй ярилцсан байх гэж бодож байна. За сайн байцгаана уу? Манай цацаагийн подкастын сонсогчдоо. Би одоо та бүхэн мэддэг байж магадгүй Австралийн мэддэг монгол хэлээр гэдэг пэйж хуудсыг одоо эхлэн ажиллаулдаг. Одоо бас SBS Mongolia-г продюсер хийж байгаа. Тэгээ Австралид манай гэр бүл ирээд одоо 3 жил гарсан болж байна. Анх өхөл тавьсан өдөр маань гэвэл 2018 оны 9-р сарын 1-нд Мельбурн хотод бууж байлаа. 2 хүүхэдтэйгээ манай нөхөр төрүүлж ирээд одоо энд бас гэр орноо төхнүүлээд байр саваа аваад машинаа аваад бид нарыг онгоцны будал дээрээс тас авч ирсэн. Тэгээд манай нөхөр анх ирэх болсон шалтгаан нь гэвэл хүмүүс мэдэх байхаа Австралийн засгийн газрын Endeavour гэж тэтгэлэг байдаг тийм. Тэгээ анх тэр тэтгэлгийг аваад бид хоёр Австралийн аль хотод ямар сургуульд сурах уу гэдгээ хайж үзчихсэн баггүй Монголд байхдаа. Тэгээд сургуулаа сонгох боломж байсан бид хоёр нэг давуу тал нь за Сиднейд сурах уу эсвэл одоо Пёртэд сурах уу гэд янз янзын сургуулийн саналууд байсан. Тэгээд ярилцж байгаад Мельбурн хотыг зориуд сонгож ирсэн. Яагаад гэвэл одоо дэлхийн одоо хамгийн хүн амьдрахад таатай хотоор сүүлийн олон жил тэгэхэд яг шалгарсан байсан. Тэгээд Мельбурнтэй холбоотой мэдээллүүдийг интернетээс шүүж үзээд хүүхдэд маш ээлтэй, гэр бүлээрээ амьдрахад тохиромжтой орчин одоо хүүхдийн сургалт гэдэг юм уу бид нар ч одоо гэр бүл болохоор хүүхдүүдийнхээ нөхцөл байдлыг бас харна шүү дээ. Тэгээ Мельбурныг бол яг зориуд сонгож иржсэн. Тэгээд одоо ч гэсэн бид хоёр яг Мельбурныг сонгож ирсэндээ энэ сонголтонд бол бат итгэлтэй байгаа. Манай гэр бүл бол бас аялах сонирхолтой Австралийн хэд хэдэн хотуудаар аялаад тэнд мэдээж олон сайхан зүйл үздэг ч гэсэн эргэж ирээд манай Мельбурн сайхан шүү гэд хоёлаа яриа сууж идэг. Тэгээд Австралид ирсэн анхны сэтгэл гэх юм бол айгүй нэттэй. Тэгээд манай нөхөр онгоцны буудлаас тосч аваад гэртээ үрж ирээд ингээд цайд суу идчихээ. За хэдүүлээ гэрийнхээ ойр орчинтой танилцсан, Мельбурнтэй танилцсан гэдэг хамгийн түрүүнд хүүхдийн тоглоомын талбай дээр очисон байхгүй. Тэгсэн чинь
Тэ энгийн тоглоомын талбай ямар гоё вүлээ. Урд нь чи одоо бид нар ингээл ажиллаар тамилтаар гадагшаа явахдаа хүүхдийн тоглоомын талбай дээр очтгүй юм байна шүү дээ. Одоо ингээ хүүхдүүдэд дагуулаар гадаад явахаараа тэр тоглоомын талбайд одоо миний анхны сэтгэл бүр дурлсан, бүр хайртай болсон гэх юм уу. Одоо Мельбурн амьдардаг хүмүүс мэддэг байж магадгүй. Энэ Glen Huntly Born Reserve гэдэг бид нар ирэхэд нэлээд шинэхтэр тийм тоглоомын талбай байсан л да. Тоглоомууд нь маш гоё, Монголд байдгүй. Одоо би ч үзээгүй гоё тоглоомууд дээр хүүхдүүдтэйгээ зэрэгцэж тоглоод гүйж хараагаад бараг л хашгираад. Тэр хүмүүс харсан бол одоо гайхсан л баг. Анхны сэтгэл бол хүүхдийн тоглоомын талбай маш таалагдсан. Одоо ч гэсэн бид нар Австрали улсад дурлаж байгаа нэг гол шалтгаан бол энэ тоглоомын талбайнууд, цэцэрлэгт хүрээлэнгүүд, гудамж талбай, одоо энэ өвс ногоо цэцэг бол биднийг Австрали улсад татж байгаа хамгийн гол зүйл. Одоо ч гэсэн энд одоо дуртай. Манай Австралийн бас манай гिचжээ бас бас энэ ногоон байгууламжаа үнэхээр аваад үлдсэн байдаг шүү гिचнэ. Тийм хаус байшингуудаа барьсан ч гэсэн дунд нь айгүй том талбай үлдээсэн, нохоонд хүртэл зориулсан нохооны парк тийм уяагүй сайхан сул тавих том ногоон байгууламж нохоонуудад хүртэл үлдээсэн байдаг нь цаанаас айгүй гоё хот төлөвлөлт сайтай сайхан тийм холыг харсан хараатайгаар бас хийгдсэн байгаа нэг сайхан байдаг шүү дээ. Тийм яг төлөвлөж хотыг байгуулна гэдэг чинь ийм юм байна штэ гэж яг харагдаж байгаа байхгүй тийм. Та газраа гэрээ бариад буцхаагүй юм байна гэж харагдаад байгаа. Тийм. За тийм ээ. Тэгэхээр Австрали хүмүүсийн талаар ер нь ундраа маань яг юу гэж бодов? Ер нь мэдээж олон янзын хүмүүс байгаа. Гэхдээ дийлэнх нэг иймэрхүү хүмүүстэй тэгээ бас монголчуудтай маань харьцуулбал жишээлбэл одоо монголчууд бол тэгдэж штэ. Хээгүү тэ манай монголчууд бол хээгүү хурдан сэтгэдэг ажил төрөс хурдан тасан зохисдог гэдэл ингээл ярьдаг. Жишээлбэл Австрали хүмүүсийг ундрагийн тэ зүгээс яаж бас дүгнж юм одоо яг тодорхойлвол. За Австрали хүмүүс гэхээр за нэгдүгээр бол их тайван хүмүүс юм байна гэж хардаг. Ер нь бол хэрэг юмд амар тэгэж хит ингээл онгошоол эсвэл хит ундууцаал тэгээд дахин харьцангуй баг. Тэр магадгүй бас соёлтойг илэрлж байж болох юм те. Хит хүн рүү тэгэж өөрийнхөө сэтгэл эмоцийг ингэж гаргадаг. Тэгээд зүгээр их нээлттэй найрсаг гэж болно нэг талаасаа. За нөгөө талаасаа ингээ нээлттэй юм уу гэдэг ингээ танилцаад удаагүй те зүгээр ингээ хүүхдэд салхисуулж яваад танилцсан гэр бүлийн эхнэр ингээл өөрийнхөө амьдралыг баргаас салцсан өмнөх нөхөр мөхөр гэл ингээл айгүй хээшаагүй ярьдаг те. Яг ингээд тэр талаараа ингээд бүр ингээд энэ ч амар ингээд ойртож болох найз болох юм байна юм уу та гэд харах тэр үгүй юм шиг. Тийм хоёр юм харагдаад байдгийн чамд тэгэж анзаарагдчихсэн үү? Ер нь бол ер нь ууралж харж байгаа хүн ховрдоо бүгд ямар ч санаа тэгээ дуртач байсан дургуйч байсан бүгд л яг нүүрэн дээр юу гэсэн яг байгаа юм шиг л илэрхийлнэ. Бүгд л инээ ингээл тэгээ тийм тэгэл хүлээж зөвшөөрж байгаа. Яг хоо ихсэн хэрнээ цаанаа бас яг ингээл инээсэн ч цаанаа яг ингээл үгүй гэсэн хариулт бас байж л байдаг л да. Тэгэхээр бас манай монголчууд бол ингээл нүүрний байдлаас шууд л ингээл илэрхийлээд нөгөө бол дургаагаа шууд хэлцдэг ч гэдэм үү ингээд түргэн уртаач гэх юм уу яг чиний хэлдгээр. Гэхдээ яг Австрали хүмүүсийн тийм ажлын хувь зүгээр яг би одоо primary school те бас сургуульд ингээд туслах багш гэдгийн хувьд за бас нэг өөр нэг солонгос бас туслах багш би тэгээд би байгаад тэгээ бусан дандаа Австрали хүмүүс гэдэг. Тэгэхээр за шууд бас хэлэхэд ер нь бол нэг 70% жоохон юмыг жоохон ингээд нэг ажлын нөгөө нэг ачааллыг даачдаг бас ингээд нэг олон юм яриад бас нэг би инглээд гэж би ингэх хэрэггүй гэдэг юм. Жоохон тийм талаасаа юм шиг харагддаг. Зөвхөн яг бас муулж байгаа ч юм шиг яг зөвхөн яг үнэн байдал нь бол тэгж харагддаг. Яг гадны иргэд бол илүү сайн ажилдаг, хичээнгүй сэтгэлтэй байдаг л та. Яг ажлын хувьд ингээд харахад бол тийм дээр ч одоо энэ бас Австрали байгаа энэ одоо бас хэцүү харбаар ажлын ч үгүй юм ер нь тийм олон улсаас ирсэн өөр орны хүмүүс л илүү сайн хийдэг. Бус нь бол энд болоод
хийдэггүй ч гэх юм уу. Бас тэг үг даах нь жоохон баач юм шиг санагцсан. Тийм аа. Тэгээ чимээ илүү дутуу тийм чимээ шугаан дэх дургүй хүмүүс юм байна гэж ойлгосон л та. Ягаад би нэг аягүй сайн ойлгосон гэхээр манайх апартментад амьдардаг байж байгаа. Нөгөө ковидын хөл хорионы үеэр чинь ингээд хүүхдүүд гэртээ байгаа шүү дээ. Тэгээ хүүхдүүд шуугалтаад ингээд гүйж хараагаад ахаар манай доод айл орж ирээд хаалга тогшоод байдаг гэсэн аахгүй. Тэгээ уурж мурлаад. Тэгээ яг хөө тэр хүмүүс нөхөр нь хараагүй тийм хараамуутай. Тэгээ эхнэр нь тийм юу маягийн хүн байсан одоо энтхийн аборигинал юм уу да гэж харагдаад тийм хүмүүс байсан бохгүй юу. Тэгэхээр яг хараагүй хүнд бол чимээс шугын эмзэгэл байгаа л та. Тэгээд бид нар тэрнээс болоод тэр байраа солиод нүүх болсон. Тэгээд ер нь хүмүүстэй ярилцж байхад тийм чимээ шуганд их дургу. Орой эрт унтдаг те орой 10 гээд бид нөө анх ирснийхаа дараа мэдхгүй шүүнд нар зарах жаахсан хань чи хүүхдүүдэд дагуулаа бодмоор явсан чи бүр хинч байхгүй. Айдтай шийдэн гівтэй унтраад унтсан. Бид нар чинь нөгөө сайхан монгол хэмнэлээр яг орой салхины гарыг хоол идэж гараа явсан чинь тэгээд их эрт унтдаг, эрт сэрдэг хүмүүс. Тэгээд надад одоо юу австрал хүмүүсээс авмаар байна. Одоо өөртөө туршлага болгож авмаар гэдэг зүйл бол төлөвлөгөө гаргах. Сая хоёулаа хот байгуулалтын дээр төлөвлөлттэй хотыг яаж байгуулсан тухай ярьсан тий. Ажил дээр, амьдрал дээр австралчууд маш сайн төлөвлөгөө гаргадаг. Надад тэр нь бүр аягүй таалагдаад одоо миний хийж байгаа SBS-ийн ажил бол яг төлөвлөгөөний дагуу явдаг байхгүй юу? Тэр байтугай одоо тэд өдөр тийм контент оруулна гэдгээсээ гадна энэ контентын эхний параграф энэний тухай гэж бүр ингэж наривчилж төлөвлөж гаргадаг. Тэр нь надад бүр эхлээд аягүй төвхтэй юм санагдаад байдаг. Үсэн сүүлд нь яг тэрийг ингээд гаргаж сурчаад тэрийг ингээд дагаад явхаар ажил аягүй хөнгөрдөг. Ер нь төлөвлөлт гин гэдэг бол их чухал юм байна гэж бас хараад байгаа. Тийм шүү тий. Тэр бас дуучмэ гэдэг дээрээс бас нэмээд хэлэхэд одоос яг манай ингээ хурш ингээд нэлээд бас настай хүмүүс байдаг л та. Хуршүүд маань ингээ хоёр талаар арын айл гэдэг ингээд тэгээд бараг тэрийг маань бараг ингээл шоу бар цэнгэ мингийн пати мати бол хийхгүй байгаа хгүй. Тэгээд л бид нэр ч гэсэн бас ингээ гэр бүлийн юм чинь бас ингээл чимээг л аа. Гэхдээ бас ингээд хаяа ингээл бас ингээл бүгдийн юмсны найр юу гэдэг те цаасаар шинжилээ ингээл монголчууд хэсэг монголчууд авчираад энэ чинь ингээл гэртээ хийлээхэд уртчлаад би хоёр ядаж л хоёр айл хурш хоёр талынхаа хурштай бас мэддэж уршил мэдддэг. Тэгээд бол бид нэр гарахгүй болоо гэд яг уу бас олон жил болсныг бас сурччихлээ энэ нийтийнхаа аашаас. Тэгээ яг хуу ер нь бол хин хинтэй гай болохгүй дараа болохгүй л амьдрын гэдгийг энд айгүй яг ингээд яг боддоор энэ ч бас харуулж юм л да. Тийм байна. Манай хажуу айлууд ч гэсэн ингээд нохоотой ирнэ нохоо хэрэг дуурах юм бол ерөөсөө гялс гарч ирэл нохоогоо гэрлүүгөө оруулах ч гэдэг юм уу бас нэг хүнд ингээд дараа болохгүй гэсэн бодолтой юм бас их давуу тал шүү манай австрал хүмүүс ч юм. Тийм авууштай ч юм уу те. За түрүү хүүхэд чимээтэй байлаа шугаатай байлаа гэдэг хэлээ. За энд 3 хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Тэгэхээр энд хүүхэд өсгөх, Монголд хүүхэд өсгөх хоёрын ялгааг хоёлаас ярил л да. Мэдээж энэ дээр аягүй том ялгаа гарч ирэх байх. Мэдээж сул тал юу байна, давуу тал юу байна. Манай хоёр том болвол Монгол төрөөд өсөхөд бол бас энэ багыг өсгөж байгаас өөр байсан. Ягаад гэвэл Монголд одоо амьдрахад бол ээж аав найз нөхдийн туслан ямар их юм бэ гэдгийг энд ирсэн хойно ойлгож байгаа байхгүй юу. Тэгээ яг энэ дээрээд одоо миний зүгээр Австрал хүүхд өсөхийн давуу тал бол олон байна те. Орчин, эрүүл хоол хүнс, сайн боловсрол, сайн тоглоомын талбай, аюулгүй байдал гэдэг юм. Сул тал нь гэх юм бол бид нар эмээ өвөөгийнх нь одоо тэр сургаалыг сонсгож чадахгүй байна. Монгол гэдэг тэр өөрийнх нь дурсамж яг одоо энэ өсөж байгаа өөртөө дурсамж хурааж байгаа энэ цаг үед нь Монголын тухай дурсамж их бага болоод байгаа юм болов. Тэр бол одоо ингээд сонсоход мэдээж юм шиг сонсогдож байгаа боловч яг амьдрал дээр энэ бол айгүй том сул тал юм болов гэж би одоо хараад байгаа байхгүй юу. Ягдгвэл манай гэр бүлийн хувьд бол жишээлбэл энэ дээр 3 жил болж байгаа. Цаашдаа бол энд тасаараа амьдрахгүй хизээ нэг өдөр Монгол руугаа явна. Тэгэхэд эргээд очихдоо энэ хүмүүс би Монгол гэдгээ мэддэг те эмээ өвөөгийнхөө өтөлж яваа тэр үеүүдийг хардаг, үгийн сонсдог тэр чадвар тэр бахуулаа гэдэг дээр би жоох эргэлзээд байгаа маа. Тийм тэгээд сайн тал нь гэх юм бол мэдээж одоо
хамгийн наад зах нь гэтэл бид нар хүүхдэд ийм өгөхгүйгээр өсөж гин гэдэг бол одоо би маш их баяртай байгаа. Яагаад гэвэл одоо Монголд тэ утаанаас болоод өвөлжөнгөө ийм уудаг, ийм дотроо дандаа антибиотик уудаг тий. За тэгэл янз бүрийн харшил гээл одоо эрүүл мэндийн хувьд бол үнэхээр хүүхдэд ээлэх үгээд одоо шуудхан хилдэж болно. За боловсролын хувьд гэхэд одоо сая ковидын үед ч гэсэн ямар ч нөхцөл байдалтай байсан ч гэсэн Австрали улс бол хүүхдийнхээ боловсролыг орхисонгүй тий. Онлайнаар ч болтугай ингээд хийгээд яваад байлаа. Одоо халдвар тэр өмнөх локдауны үеэс хэд дахин өндөр халдвартай байгаа ч гэсэн хүүхдүүдийн сургуулийг бол ямар ч байсан зогсоохгүй янз бүрийн арга хэмжээ аваад хүүхдүүдийн боловсролыг одоо нэгдүгээрт тавьж байна. Гэх мэтчлэн бол давуу талууд олон байгаа. Тэгээ хүүхдүүд маань хүний хүндэлд сурж байна. Одоо soft skill гэж ярьдаг шүү дээ. Хичээл дээр нь одоо амар академик биш хүнийг хүндлэх цаг барих ч гэдэг юм уу тийм чадваруудыг бол суулгаж гэх мэтчлэн давуу талууд бол маш их байгаа л та. Тэгээд гэр бүлийн хувьд гэх юм бол одоо ээж аавын тусламжгүйгээр яг эхнэр нөхөр хоёр бие биенийхээ одоо дутууг нөхөд 2 хүүхэд 3 хүүхэдтэй өсгөнө гэдэг бол бас нэг төрлийн чаленж байд юм байна л да. Тийм. Тэгээд монгол хэлээ монгол хэлийг ер нь яаж хүүхдүүдтэй авч үлдэж байна? Одоо бол 100% монголоор яг зөвөр ойлгоод яриад хариулаад асуугаад ярилцаад явж чадчихна уу? Манайх бол яг цэвэр монголоор ярьдаг. Би ерөөсөө монголоор гэртээ бол монголоор яхахыг бүр шаарддаг. Монголоор өөдөөс ингээ англиар яриад хаана ээж нь ойлгохгүй нөхөм монголоор хэлдэг гэдэг байхгүй. Манай дунд охин бол энэ бас одоо монголоор дөнгөж хэл ороод ингээд ойлголцдог болоод ирсэн. Тэгэхээр дунд охины англи хэл бол баг одоо унгын хэл шиг болох гээд байгаа. Тэгээ монгол хэл баг 2 дахь шиг. Гэхдээ монголоор одоо бол чөлөөтэй ярина, чөлөөтэй ойлгоно. Хэлийг мартуулахгүй одоо их л чармааж юм да. Гэхдээ одоо нэгэл би ч гэсэн одоо подкастаар хэлдэг ингээл монгол хүүхдтэй монгол ном уншиж өгье гэж ярьдаг бол тэр бол үнэхээр боломжгүй байна. Монгол ном уншихад ойлгохгүй байгаа юм чинь. Тэгээ ямар ч сан хүчин чармаалтал хэрэгтэй юм даа л гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ хамгийн гол нь хүүхдүүдэд хэлийг мартуулахгүй хамгийн гол алхам бол гэртээ монголоор ярих. Гэхдээ тэргүй хүүхд бол хэлийг хаанч байсан сурна. Гадаа гараад сургууль дээр найз нөхдөд дан англиар байгаа юм чи англи хэл сурахгүй байх уу гэж айх юм байхгүй. Харин монгол хэлээ мартуулахгүй байх талаар л анхаарах хэрэгтэй юм байна. Би ч одоо 2 хүүхэдтэй тэгээд манай бас том ч бас бараг ойтой байхтай ирсэн хэл чинь. Тэр үед чинь бас ингээл хамгийн дөрөнд ингээд цэцэрлэг төхөөр заа одоо яана нэг англи хэлээр багшийнхаа ярьж байгааг хүүхдүүд юу яаж байгааг болохгүй гэл айгүй их англиар ярихыг л илүү хичээдэг байсан. Тэгээ одоо 2 өдрийн иргэн харахаар ерөөсөө англи хэлийг ерөөсөө хүүхэд бол зүгээр л энэ хүүхдийн тархичийг ерөөсөө айгүй хурдан хүлээж аваад ерөөсөө сурчдаг юм. Тэгэхээр ерөөсөө англи хэл нь бол санаа зовхгүйгээр унгын хэлийг санаа зовх юм байна гэдэг. Одоо 2 дахь төр бол бүр их ойлгож байна л та. Яагаад тэгэхээр ингээд том маань ингээд дүүтэй англиар ярьчихсан. Тэгэнгүүт дүүд нь ах нь англиар ярьчих чинь. За аав ээж нь бол хоорондоо монголоор ярьчих чам бит хоёр. За тэгээд цэцэрлэгтэй очихоор ерөөсөө багш хүүхдүүд нь англиар ярьчихна. Үзэж байгаа контентууд нь бүгдээрээ англи хэлээр ярьдаг. Англитэй. Бичлээ тэгээд тэг боддог ном уншиж байгаа үлгэрийн ном нь хүртэл нэг англи хэлээр ярьдаг. Тэгэхээр ингээд бас яах чаргагүй хүүхд бас ингээд яг аль нь илүү давуу байна тэр тал руугаа л яг ингээд хазаадаг юм байна л да. Англи хэлний илүү давуу хэрэглэгдээд байгаа бол тэрүүгээрээ явах магадлал айгүй өндөртэй байгаа даа. Тэгээд баг дээр илүү анхаарах ажилтаа орцсон явж байгаа. Тэгээд яг бас одоо бас нэг онлайн сургалтын төвийн бас нэрийг хэлжүүл бас реклам болж магадгүй бас онлайнаар бас үүдээ сургалт авсан байгаа Монголоос. Тэгээд бас ажгүй байлээ. Бас одоо бол уншаад хөөрхөн бүх юм уншаад уншсан юм аа ингээд хөөрхөн ойлгомжтой энгийн имийг бол уншаад ойлгож. Тэрнээс айгүй Монгол үсэг зааж байгаа юу тийм? Тэгээд үсэг заагаад шатанда уншаад үйлгийн дөрөв мөрөнгө гарцсан явж байгаа. Тэгээд би нэрээ хэрэл үсэг хүүхд. Хэрэл үсэг хүүхдэд заах миний нэг юм арга миний аргач байх те зүгээр байж болох нэг арга байгаа. Тэр нь болохоор хүүхдэд эхлээд өөрийнх нь нэрийг бичүүлж үзэх хэрэгтэй юм байна. Өөрийнхөө нэрийг бичээд тэнд ч одоо багадаа гэхэд одоо 4-5 үсэг орчиж байгаа шүү дээ. Тэгээд 4-5 үсгээр нь одоо өөр ямар үг тэндээс нь үүсгэж болох үү? Үсгээ таньж байгаа юм чинь тэрийг ахаад хөрвүүлж болно шүү дээ, тийм.
Тийх аргаар ингээ үсгийг нүдлүүлэх надад айгүй зүгээр арга санагцсан. Би зүгээр санаандгүй байж байгаад нэрийг бичиж өгөөд тэгээд тэндээс нь чиний нэрэн дотор чинь үсэг байна. Ж үсэг байна. Нийлээд ээж. Чи ингээ хоёр үг бичиж сурлаа. Ингээд явах бас нэг тийм арга байж болох юм байлээ гэж харсан шүү. Чи ашиглаад үзээрэй. Би багтаа ашиглана. Одоо манай багш чинь энэ жилээс хавуулаад бэлтгэл ангид орж ирсэн. Тэгээд яг одоо бас нөгөө дөнгөж өөрөө бас нөгөө англи үсгээ хэлж үзэж байгаа болохоор бас энэ үеийн төр жоохон өнгөрөөж байгаа дараа жилээс нэг орд юм биш үү гэсэн бодол байгаад өөрөө бас толгой эргэж болов гэж бодсон. Тэгээд хин унтраа маань багыгаа энд төрүүлсэн байгаа. Тэгээд мэдээж би олон бас Монгол бүсгүйчүүдийг бас энд төрсэн удаас жирэмсэн байгааг бас мэднэ. Тэгэхээр бас тэр хүмүүстэй төрөх гэж байгаа жирэмсэн байгаа. Эсвэл магадгүй ингээд энд ирээд юм уу эсвэл энд байгаа хүмүүс нь энд төрийгээ төлөвлөж байгаа бол бас тэр хүмүүстэй бас хоёлаа сонирм байж магадгүй энд төрсэн бас туршлагаасаа хаалцаж. Энд би яг одоо төлөвлөж байгаагаа гаргасан гэх юм уу. Тэгээд за хоёулаа муршилгүй ингээд тавчхан яриа гэх юм бол өмнөх одоо зочид бол одоо эмнэлэгт үзүүлэх хуваар даатгалын тухайд бол нэлээд ярьжсэн тий. Би зүгээр Монголтой харьцуулаад нэг хоёр зүйлийг л ярья гэж бодсон байхгүй юу? Аль болох цаг авахгүй ярих гэдэг юм л та. Тэр нь болохоор нэгдүгээрт энд төрөхөд бол тухайн эхийн сэтгэл зүг бол маш сайн хардаг. Жирэмсэн байх үед нь төрсний дараа тэгээд тэр нь бол одоо маш их зүйлийг хөнгөвчүүлж өгч байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Ягаад би энийг яриад байна гэхээр би өмнөх 2 хүүхдээ Монголд төрүүлсэн. Хоёуланд нь улсын эмнэлэгт эхний ялгааст нэгдүгээр төрөхөд төрүүлсэн. Маш сайхан амарчаад одоо сайн их баригч эмчнэр таарад би одоо бусад хүмүүсийн ярьдаг шиг тийм амар кейс бол надад тааралдаггүй л тэ. Одоо их баригч нь загнаад гоё руу алгадаж гинэч гэдэг юм уу те. Хүүхдээ нь аваад одоо төрүүлэх явцдаа буруу төрүүлээд гэмтээсэн гэдэргээл амар тийм яриануд байдаг штэ. Тийм явдал надад бол тохиогоогүй. Тэгээ энэгээрээ би юу гэж хэлэх гээд байгаа гэхээр манай Монгол эмчнэр бол маш сайн зөөлөн гартай, маш одоо мэрэгжлийн ур чадвар өндөртэй гэх юм уу. Тэгвэл орчин тойрныг бол мэдээж Австралитай харьцуулж яриад явах уу. Одоо тэр эмнэлгийн тогтцолт гэдэг юм уу. Тэгээ үйлчилгээн дээр зүгээр Монголд хэрэгжүүлээсэ гэсэн хоёр санаа нь сая хэлсэн эхийн сэтгэл зүй. Яагаад гэхээр одоо төрсний дараа бол эмэгтэй хүн маш их хямардаг те. Тэр бол өөрийнх нь одоо тэр эмэгтэй хүн хэр одоо ухамсартай эсвэл хэр сэтгэлийн хаттаагаас үл хамааран тэр хүний одоо гормоны нөлөөгөөр сэтгэл зүй ямар нэг өөрчлөлтүүд гарч идэг. Тэрийг Монголд надад дээр бол ерөөсөө үл тоосон байхгүй юу? Яг тэгэхээр би томьёо гаргах цаг нэг хэсэг бүр ингээд амар уйлаад байдаг ус өөрөө мэдлгүй уйлаад баг би яагаад уйлаад байгаа юм болоо гэж бодоод уйлаад байдаг ус. Тэгээ би төр одоо их барьж авсан эмчтэйгээ нэг өдөр уулзаад одоо би ингээд байна яах вэ гэдгсэн чинь сони юм аа. Сайн унтаж амарж гин үү тэгээд ном зом унш та гэж өнгөрсөн баггүй юу. Тэгээд ингээд сүултнээ сонсоод тахад энэ бол одоо биеийн юм онцлог. Тэгэхэд энийг бол энд маш сайн анхаардаг. Тэгээ би багаага төрүүлчихэд энэ чинь нэг ирж үзүүлдэг шүү дээ эм чинь. Тэгэл ингээл ярилцаа суужсэн чинь эм чинь ингээл яг миний нүд рүү харж байгаа. За чи яаж ийн ингээ унтаж амарч чадчихээн үү? Нөхөр чинь чамд хэр тусалж гин? Одоо туслах ээж аав чинь Монголоос ирэх үү яах уу гэл ингээл санаа тавиад ирж байгаа байхгүй. Тэгэхэр чинь ингээл надад бүр ингээл амар сэтгэл уяран болоод Монголд яагаад намайг ингээгүй юм болоо тэр үед би мэдчихсэн бол тэгж их уйлахгүйгээр даваад гарах л байжтэй гэж бодчихсон. Тэгээд энийг би Монгол заавал нэвтрүүлээсэй гэж бүр маш их хүсдэг. За хоёрдугаарт одоо чинь одоо 21-р зуун шинжлэх ухаан хөгжсөн байна тий. Хэдийгээр хүүхэд төрүүлэх бол байгалийн жамаараа өвддөгч гэсэн тэрийг одоо өвдөлгүйгээр төрүүлэх зөндөө олон ангаахын одоо гоё аргууд нэвтэрсэн байна. Энд би төрөхөд төрхийн өмнө эмчтэйгээ уулзаа. За чи яг юу хэрэглэх вэ? Өмнөх хүүхдүүдэд яаж төрүүлсэн гэхээр би ямар ч тийм өвчин намдах юм хэрэглэегүй гэсэн чинь эмч нь баг гайхаад чи ямар баатарлаг ээж өөрөөрөө тэгээд өвдөө төрсөн үү гэсэн чи тэгсэн гэдэг гэж байгаа байхгүй. Тэгэхэд те одоо өнөөдөр эмэгтэй хүн тэгж их өвдөд зовлохгүйгээр хүүхдэд төрүүлэх боломж багт чинь ягаад бид нар Монголд байгаагийнхаа төлөө тэр боломжийг ашиглаж чадахгүйгээр аимшигтай өвдөж төрөх юм бэ те. Тэрийг ч гэсэн Монголд нэвтрүүлмээр байна шүү дээ. Тийм боломжийг бид нар ашигламаар байна шүү дээ тий. Тийм шүү дээ. Хүмүүс ярьдаг байхгүй юу? Өвдөхгүй төрүүлэхээр
одоо хүүхдэд хайрлдаг ч гэнэ нэг тийм юм яригадад идэг штэ. Үгүй штэ. Бид нар хүүхдэд хайрлахтаа энэ намайг баг утгсан би баг хайрлана гэж тийм юм бол байхгүй штэ. Их хүний сэтгэл хизээч тийм юм орж ирэхгүй. Тэгэхээр ийм боломж амгаа ухаанд гараад ирсэн баха тэрийг бид нар Монголд хэрэглэмээр байна штэ. Энэ хоёр зүйлийг бас бодож явж байгаа юм л да. Тийм шүү. Явда батсан чи бүр ядарчлаа. Хоёр төрснөө батсан чинь гэл. Энд бол ерөөсөө би чинь төрөхөд чинь ганцаараа айгүй том өрөөнд орсон. Тэр нөгөө тэр болонд нь айгүй том ингээ бүр цэлбэс том дүүш. Нөгөө талд нь юм айгүй том юм бүр том баантай. Тэгээ асууж байгаа. Би тэгэл ингээ наан ингээ өдөлөө ингээл зүгээрээс тамираа дэше тэнгэр хол доош газар хатаа ингээл гэж байгаа. Тэгсэн юм чинь чи яаж төрмөр энэ банд устдүргээд ингээ банд авах юм уу? Эсвэл ингээ шүршүрт ингээ орж явах хөвдөлтөй басна. Банд гэмтгэ за шүршүрт нь юу гэл. Юу энэ баныг устдүргээд ингээ байж ах би одоо бараг төрчмөр юм санагдав. Тэгээ аюу бүр ингээ маа ингээл жоохон юу гэл жоохон дуурхаад яаж за тайван гэл ингээл бүр аюу ингээд хажууд 2-3 инч ингээ тойроод гэсэн. Манай нөхөрөөсийн ээж маань эсэн тэгээд айгүй бүр том өрөө тэгээд цэлбэр сайхан төрс мэдээж орчны үед мэдээж ялгаатай байлгүй яг хөгжилтэй газрын орчин имлэг гэх юм бол тийм ээ. За тийм байна. За тэгвэл одоо хоёулаа нилээ Австралийн талаар бас ярьчлаа. Одоо ажил мэргэжил рүү орё гэж бодож байна. Анх яагаад ер нь ундаа маань сэтгүүлч гэсэн энэ мэргэжлийг сонгох болсон бэ? Тэгээ Монгол байхдаа энэ UBS телевизэд бас ажиллаж байсан гэсэн бас тэрний хадлаараас болбол. Сэтгүүлч мэргэжил одоо миний бүр жаргаж хийдэг ажил байхгүй. Би одоо бол ингээд яг энд мэргэжлээр ажиллаж байгаа бүр амар жаргалтай байгаа цацаа. Жаргаж ажиллаа хийдэг гэх юм уу? Тэг хүн нэг тийм үгээд штэ. Өглөө ажил руугаа яарад орой гэр лугаа яардаг бол чи үнэхээр жаргалтай юм уу гэдэг шиг би бол ажиллаа жаргаж хийдэг. Бас гэрлүүгээ яарч жаргаж амьдардаг нэг юм азтай жаргалтай амьгтай. Тэгээ сэтгүүлч мэргэжлийг бол би ямар ч эргэлзээгүй сонгож байсан. Анх одоо хүүхдэд мэргэжил сонгоно гэдэг бол бас том сонголт байдаг те. Надад бол өөр ямар нэгэн одоо консидер хийх ямар ч тийм юу санаа байгаагүй эргэж буцалгүйгээр сэтгүүлчийг сонгосон. Тэгээ надад нэг тийм зориг өгсөн явдал гэх юм бол манай ээжийн дүү би одоо ганц мах захтай л да одоо бурхан болцсон. Тэгээд тухайн үедээ бол бас хуваарь бизнес эрхэлдэг, өөр хүүхэд гэр бүлээ маш сайхан авч явдаг одоо бидний сайхан хүндэлж явдаг ах маань. За ундраа ямар мэргэжилтэй болох гэж яах гэж ингээл надтай нэг өдөр ярилцаад. Тэгэхээр за би ингээд одоо сэтгүүлч болно ингээд зургатаар гардаг хүн болно гэсэн чинь. Өөстө яг болж ин миний дөө. Жийл одоо яг чаднаад мэргэжлэр хэлсэн. Тэгэл би ерөөсө тэндээс ямар ч эргэлзээнгүй сэтгүүлчээрээ сэтгүүлчийн сургуульд орсон. Тэгээд радио телевизэн дээр сургуульд телевизийн сэтгүүлч хөтлөгч гэдэг мэргэжлэр зураад оюутан байхаасаа яг энэ бас азтай инфо гэдэг 7 хоног тутмын сонинд одоо сурвалжлагчаар ажилд орж байлаа. Тэгээ манай сонин бол бас одоо тухайн үед бол шар хэвлэл эд одоо хүчээ авч ирсэн те 2006-7 оны үед ч одоо янз янзын шар мэдээ хүнийг одоо муулдаг одоо нүгдэн гутаанд оромжилдаг элзэн шар мэдээнүүд маш их байсан. Тэгээ азар бол миний анхны суурь бол маш зөв тавигдсан. Манай инфо бол тийм яг бодит мэдээг хүргэдэг, бодит байгаа юмыг бодитоор нь хүргэдэг, илүү дутуу шарлуулдаггүй, харлуулдаггүй, хит магтдаггүй, хит өөлдөггүй тийм зөв суурь тавигдсан учраас би бол бас зөв замаар явж байгаа сэтгүүлч гэж өөрийгөө боддог. Тэгээд дараа нь би ч оюутан багтаа ажиллаж байсан болох тэрэг том толгойтой хичээлдээ бараг суухгүй. 3-4 дугаар курстэй ч юм хаяал нэг очдаг. Тэгээд очихороо багш нартай багшаа би ийм ажил хийж байгаа гэж сонингоо авчираад өгчдөг. Тэгээд нөгөө багш нартай сайхан магтуулж аваад хичээлдээ суухгүй яваад гэсэн чинь нэг мэдсэн чинь төгсөх болцсон. Нөгөө дипломын ажил чи 14 хоногийн дараа ундраа чи диплом хамгаалах хэрэгтэй. Тэгэл гинт ингээд толгойдоо буугаад ирж байгаа байхгүй. Тэгэл одоо яана гэж шууд захирал дээр орсон. Манай захирал содон тогс гэдэг манай сэтгүүлч бас мэдэндээ одоо сонин тогс, содон тогс гэл Монголын одоо алдартай бүсгүүчүүд дээ шүү дээ. Одоо суйсын захирал болсон. Тэр хүн дээр ороод за захирлаа одоо би ингэсэн ингээд ажил хийж явж хагаад диплом ажлаа хийж чадлаггүй ингээд 14 хоног болчихлоо. Одоо би яах вэ гэж захирал дээр орж байгаа. Тийм том толгойтой оюутан гэж юу байх вэ? Тэгээд манай захирал намайг бас нэг хүнсээ танилцуулж өгөөд
тэр нь Бямжил гээд өнөөдөр сонины эрхлэгчээр ажиллаж байсан. Өнөөдөр ч биш одоо ардын ирэх өнөөдөр Монцамаа гэл Монголын одоо сэтгүүл зүүн суурийг тавьсан бас Ахмад сэтгүүлчтэй намайг танилцуулаад тэгээд тэр хүн миний одоо оюутны дипломын ажлыг удирдах өгөөд айгүй гоё төгссөн. Маш амжилттай төгссөн. Тэгээд тэр хүний ажилладаг газарт хамт ажиллахаар болвоо сургуулаа төгсөөд инфо сонныхаа хажуугаар сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэж одоо манай мэрэгжлийн төрөөмс байгууллага тэнд одоо жал ахтаа туслаад одоо манай жал ахыгаа бичиж өгсөн юм компьютер дээр шивээд хэвлээд одоо тийм л ажил хийж байгаасаа би чинь сургуулаа дөнгөж төгсөөд удаагүй байгаа тэр юу менеж хийх вэ? Тэгж одоо олон сэтгүүл зүүн Ахмад дуудтай сэтгүүлч эгч нартай ах нартай танилцаад гоё харьцаатай болоод ажлынхаа гарааг эхэлж байлаа. Тэгээд дараа нь UBS телевизэд ороод мэдээний албанд яг 7 жил гаруй. За тийм бахтай 7 жил 6-7 жил яг мэдээнд явдаг гэсэн өдөр тутам мата CD News мэдээллийн хөтөлбөр гарч байгаа мэдээг бэлддэг. Тийм сэтгэлээр ажилласан. Тэгээд бас хэсэг тоймч хийдэг байлаа. Тэгээд тэр одоо UBS ажиллаж байсан он жилүүд бол бас миний амьдралын алтан үе гэх юм уу? Яг сэтгүүлчийн карьерийн хувьд бол маш гоё дурсамжтай их юм сурсан. Манай UBS бол маш гоё хамт олонтой, хүнийг маш гоё дэмждэг, их юм сургасан тийм хамт олон. Одоо ч гэсэн би одоо тэр хамт олонтой захиралтай, лавгаагчтай, манай мэдээний албаны дарга отгоогчтой одоо найзуудтай маш их баярлж явдаг. Миний сэтгүүлчийн суур бол бас тэнд бүр одоо бат бүх тавьсан гэдэг юм уу? Манай UBS телевиз бол бусад телевизүүдтэй харьцуулах юм бол илүү ёс зүйтэй. Бас л хүнийг харлуулдаггүй, шаарлуулдаггүй байгаа юмыг байгаагаар нь сэтгүүл зүйн зарчмын хувьд тавьдаг. Тэгээ зүгээр нэг юм хэлэхэд одоо бол хүмүүсийн анхаарал юунд төвлөрөөд байна? Хит хар юмд те эсвэл хит их шууганд төвлөрөөд яг үнэн бодиттой мэдээллийг өгж байгаа хэсэг бол чимээг өхөн мөртлөнгөө шударгаар ажиллаагаа явж байдаг. Тэгээд яг л тийм хамт олонны дунд бойцсон сэтгүүлч байна да. Сэтгүүлч мэргэжилтэй бол би одоо ч гэсэн маш их хайртай. Тэгээ одоо ингээд бодоод исэн чинь би сэтгүүлч одоо олон төрөлд ажиллажээ. Оюутан багтаа сонинд ажилласан байна. За телевизэд ажилласан байна. Сэтгүүл дээр бас би ажилладаг гэсэн нэг хэсэг IT Zone гэдэг технологийн компани. MCS-ийн тийм IT-ийн салбарын компани л та. Тэгээ тэнд бол бас маркетинг одоо контент маркетераар бас ажиллаад бид нар улирал тутмын сэтгүүл гаргадаг гэсэн. Яг одоо технологийн салбарын мэдээллийг орчуулад тэгээ өөрийнхөө инженерүүдтэй ярилцлага хийгээд сэтгүүл дээр ажилласан туршлага байна. Одоо тэгээ радио дээр ажиллаж байна. Манай радио бол бас дижитал одоо сэтгүүл зүй гэж болно. Яг гэвэл одоо энэ орчин цагт бол одоо сошиал дээр бид нар контентээ сурталчилж иж олон хүнд хүргэж штэ. Тэгэхээр дижитал сэтгүүл зүйдээр бас ажиллаж байна гэдэг. Миний сэтгүүлчийн карьер бол бас их баялаг, олон салбарт хөрвж байгаа гоё ажил гэж би хувьдаа баярлж авдаг штэ. Азтай гэж боддог штэ өөрийгөө. Тэгээ өнөөдөр одоо миний би өчөөхөн би одоо энэ том мэргэжлийн сэтгүүлч хүнтэй ингээ ярьж байгаа болохоор миний амнаас бүр ингээд өөрөөр ингээд хахаар ингээд амар хянагдаад байгаа юм шиг ингээд залгаа байхгүй яасан шүү. Хоёлоо чөлөөтэй л ярилцсан. Энд чинь одоо ямар бүр телевизээр гарч байгаа те төв телевизээр гарч байгаа том ярилцлага биш хоёлаа зүгээр цацаагийнхаа подкастер бол чи өөрийнхөө яг баримтдаг зарчмаар гоё чөлөөтэй байгаарэ. Яг тэгвэл би чиний зочин шүү дээ. Тийм угаасаа UBS телевиз гэдэг чинь юу вэ? Одоо зүгээр миний мэдх юм бол нэрээ яг ингээд хамгийн том телевиз шүү. Тэгээд энэ том телевизэд фэрт ажиллах мэдээж хэцүү тэгээ бас сайхан байх л да. Тэгээд яг ямар байдгүй яг ингээд бас хүмүүс яг тэр сэтгэлээс яриасаа ингээд эфир ингээд мэдээ хэлээ ингээд бүх камер ингээд харлаа яг энэ үед ингээд яг ямар ах вэ сэтгэлээ гэж. Амар гоё штэ. За ингээл найруулагч чихэн дээр бид нар ингээд чихэндээ микрофон чихвч зүүцэн байгаа штэ тий ингээд жижигхан. Тэгээд найруулагч чихэн дээр хэлсэн ш. За 3 2 1 эфир орлоо гэл тэгэхэд би тэр тоог тоолж авах үед ингээд сандардаг те хичнээн ингээд хэдэн жил хэдэн удаа эфир гарсан ч гэсэн сандрах мэдрэмж байдаг. Одоо ч гэсэн би одоо SBS Mongolia дээр мэдээг уншихтаа сандардаг. Тэгэл ороод явчингууд ингээл тайвширчдаг.
би яг л ингээл байх хэвээр газараа байгаа юм шиг мэдрэмж төрөл. Тэгэл тэр камерын тэр хар нүхийг харахаар надад одоо ингээл амар гоё танил. Би одоо камерны өмнө байгаадаа айгу гоё жаргалтай байдаг гэх юм уу. Зүгээр би бол тийм хөтлөгч бол биш, нэвтрүүлэгч биш. Би сэтгүүлч аахгүй юу? Хөтлөгч нэвтрүүлэгчтэй уншдаг мэдээг нь би ард нь бэлдэж өгдөг. Яг хоо хаяа бол эфирээр гарна. Тэгээ миний гол ажил бол яг сэтгүүлч ажил. Гэхдээ эфирээр бол бас хаяа гардаг. Тийм л ажил. Сэтгүүлч ажил бол үнэхээр гайхалтай. Эфирт гарна гэдэг бол маш гоё. Би дуртай. Одоо ч гэсэн сандаг. Тийм би ч гэсэн одоо бас юм уу подкаст ингээд хийхээр ингээд хичнээн ингээд одоо 27 дахь дугаар тэгээл ингээд асуул эхлэхээс өмнө ер нь бол ингээд сандрал өрнө. Тэгээл нэг ихний нэг хэдэн минут ингээд явсны дараа л ингээд за ингээд би таашраал ирж байгаа. Би цацаагийн подкастыг бас сонсдгоо. Би сүүлийн үед ялангуяа чиний урилгыг хүлээж авсны дараа бол бас хэд хэдэн дугаарыг чинь сонссон. Айгуу гоё тийм одоо чөлөөтэй тийм найзтайгаа хууч хөрж байгаа юм шиг ямар нэг юмд баригдахгүйгээр ингээд хүн чөлөөтэй өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэх тийм боломжтой гоё санагддаг ш. Тэгээ цацаадаа бас би баярлах хэрэгтэй гэж боддتي. Яагаад гэвэл Австралид байгаа манай монголчууд ингээд Австрал чи өөрөө том улс те. Тэгээд бүх мужуудад манай монголчууд ингээд Сиднейд одоо бөөнөрөө амьдардаг монголчууд байна. Тэгээ бусад монголчууд нь тийм тархаа бутархаа өөр хоорондоо танилцах боломж баг. Тэгээ тэр хүмүүсийг хооронд нь танилцуулаад туршлагыг хуваалцаад чиний подкастаас за магадгүй хүүхд төрүүлэх одоо ийм одоо бид нар дагаж ийм зүйлийг мэдэх ёстой байна гэдгийг мэдлэгийг нөгтөж जैन хүмүүсийн туршлагыг хуваалцж जैन энэ бол одоо иргэд түүх болоод үлдэх байхгүй. Тэгэхээр бол би цацаадаа бас баярлаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Яг бол энэний ард чинь маш их хөдөлмөр байгаа гэдгийг би ойлгоод байна л да. Зочтой олох тий. Тэр зочноор орохыг зөвшөөрүүлэх гэдэг чинь бас нэг том ажил шүү дээ. Тэгээд таг тоолно, тэр ярилцлага хийн, бэлдэн, эдит хийн, паблиш хийн, тэгээд тэрийг хэдэн хүн харсан байна гэл лайка тоолоо, шерэд тоолоод хэдэн минут хүн үзсэн байна гэл тэр бол маш их цаг зав орж байгаа. Тэгээд өөрийн одоо чи мэдээж цалингуу орлогогүй ажил шүү дээ тий. Дур сонирхлоор ийм ажил хийдэг бол чамд бол талархаас зур аргагүй. Баярлалаа. Шүү цацаа. Баярлалаа. Гоё байна. Гоё үг сонсоод тэгээд бас угаасаа ингээл хүмүүсээс бас ингээл анх ингээл за ерөөсөө ингээл энийг бодож явж байгаа юм ерөөсөө л хийгээл нэг өдөр ерөөсөө босоод за ерөөсөө ингээл за эхний зочноос ерөөсөө л бодож яваа юм. Эхлээ одоо л хийхгүй мал хизээ юм гэжгээл тэгэл хийсэн. За үзье гэж хэд яалаа эхний үзэлт айгүй ихтэй байлаа. Комментүүд орж ирлээ. Баярлалаа ямар гоё өөрхөн подкаст хэлж байгаа баярлалаа гин бас Пертээс хүмүүс их оруулж байгаад баярлалаа. Яагаад тэгэхээр Перт рүү би удахгүй Монголоос явах гэж байгаамаа. Пертээс олонхоо оруулж байгаад маш баярлалаа. Мэдээлэл авч байгаа шүү өдргээл. Тийм юмнууд уншихаар хүн улам ингээд цаашаа урам ороод өө цаашаа ингээд хийсэн бодолтой байдаг юм бол яг тэрнээс л урам авдаг юм байл л дээ. Тэгээд цацаа анх ер нь яагаад подкаст хий гэж шийдсэн юм бэ? Чи одоо сэтгүүлч мэргэжилтэй биш те? Тэгээд яагаад ийм подкаст хий гэж анх санаа төрсөн бэ? За анхны санаа бол айгүй санаа. За бас энэ бас ингээд нэлээд удсан хэдэн монголчуудтай бид нэг ингээд гэр бүлийн найзуудтай. Тэгээд бид чинь сая дөнгөж локдаун эхлээл 2 жилийн өмнө шүү дээ. Тэгээд за ингээд бүгдээрээ нөгөө зумээр ингээд ярьцгаач хийсэн хоорондоо өө би чинь бас энэ чинь бас нэг мууж бас нэг хэдэн жил болцсон. Өөрийгөө бас нэг айгүй юм Австралийн талаас мэдчихэж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь өө тэр чинь ингэдэж шүү дээ, тэгдэж шүү дээ гэд нэг хүн хэллээ. Тэгэхээр үгүй тийм үү яана би одоо хүртэл яах гэж мэдээгүй байжсэн. Эртхэн мэдхгүй яаваа гэж бодож явах тэр үедээ яагаад би энийг ганцаараа сонсож байгаа юм бэ? Энийг яагаад олон хүн сонсож болохгүй юм бэ гэсэн бодол орж ирсэн байхгүй. Амар хараа санагцаахгүй. Яагаад энэ мэдээллийг би олон жилийн дараа би мэдээд би тэгэх байсан байж тээ. За тэгвэл одоо тгий гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхэд өөр хүмүүсээс энийг би яагаад хүнтэй ярилцаад тэр хүнээс ингээ ярих юм бол ингээд хүнд хэрэгтэй мэдээлэл агүй их гарч ирдэг юм байна. Тэрийг нь ерөөсөө подкаст болгоё. Тэгээ хоёр дахь шалтгаан нь монгол хэлээ би энд Австралид ирээд нөхөртөөгөө хүүхдтэйгээ ярихаас бусад үед ерөөсөө ашиглаж чадахгүй амар харамсалтай байсан. За би Япон хүн байсан бол би Японы багш болно, Япоолаа зааж болно, хятад хүн бол хятад компани зөндөө байна тий. Гэх мэт ч унган хэлээ яг энэ гоё ярьж байгаа, алдаа модаггүй ярьж байгаа энэ гоё хэлээ ашиглаж чадахгүй байгаа нь надад аюу харамсалтай байсан. Тэгээ би өөр юу хийж чадах вэ гэж бодсон. Тэгвэл
би подкаст хий, энэ үгээрээ би мэдээлэл өгье, монгол хэл ашиглая гэсэн ийм хоёр шалтгаантай подкастаас хийж байгаа. Чамд тэгвэл нэг сэтгүүлч хүний тэр зураг дотор чинь цоглоод байна. Би бас яг тийм байхгүй. Би ингээд нэг юм мэдчихээрээ тэрийг хүмүүстээ хуваалцмаар нэг хүнд ч гэсэн хэлээд өгчмөр санагдаад байдаг байхгүй юу? Яг нөгөө нэг ганцаараа мэдээд үлдээд байгаа юм шиг санагдаад бусад хүмүүстээ хэлэх хэрэгтэй юм шиг санагдаад наад чинь бол яг сэтгүүлч хүний зураг шүү. Зүгээр л одоо би сураад цог авах гэсэн юм байна да. Сэтгүүлч нь байгаа юм байна. Баярлалаа. Баярлалаа энэ гоё асуулт асуусан. Яагаад тэгэхээр би бас энийг бас хүмүүстэй сонсогч нартай бас хэлмээр санагддаг байхгүй. Тэгээ яг нэг яг нэг ситуац нь нөхцөл нь бүрдэхгүй арахгүй яг асуулт орж ирэхгүй болохоор бас чинээл өөрийгөө яриад байдаг юм шиг. За тэгээд ундраа маань Австрал тэгээд Австрал мэдээг Монгол хэлээр гэсэн Facebook дээр тэг хуудас нэгээд нилээд хугацаа өнгөрүүлсэн байгаа. Тэгээд тэрний талаар яг манай монголчууд энд байгаа монголчууд маань ихэнх нь мэдж байгаа. Гэхдээ ер нь бас монголоос сонсогч нар маань сонсож байгаа. Тэгэхээр бас чиний бас хуудсанд бас тий дагаад фоллоу хийгээд мэдээлэл аваад явах боломж бас байгаа тий. Тэрний талаараас хүмүүстэй ярьж өгье. За тэгээ Австралийн мэдээг монгол хэлээр гээд пэйж нэгээд одоо ч баг жил 4 сар 2 жил нь болох юм байна. Тэгээ бас би анх бол ингэж олон хүнд хүрээд тийм олон хандлт аваад хүмүүсийн бүр ингээд хүлээдэг тийм мэдээний сувг шиг болчихно гэж бодож нээгээгүй л тийм. Одоо гал шалтгааныг ингээ ярих дээр бас нэлээд удаас эхлэх гэдэг. Ковид анх Австралид гараад тэгээ тэр үеэр манай ээж аав хоёр энд ирсэн байж байгаад гацаад Монгол руу явах боломжгүй болоо. Тэгээ нэг хэсэг бөөн үйл явдал болсон шүү дээ. Тэгээ цацаад тэрийг санаж байгаа бол одоо энд байгаа монголчууд чинь одоо явж чадахгүй ямар ч нислэг байхгүй болоод тэгээд ажил төрөлтэй Монголд ажилтай амьдралтай хүмүүсийн чинь тэр бүхэн нь ингээд бүх юм гацж байгаа байхгүй. Манай ээж хоёр яг тэрний одоо хохирогч гэж хэлэхэд юу юм те тийм болж байгаа байхгүй. Тэгэл одоо за тэр тухай ярих юм бол нэг тусдаа сэдв те одоо яаж явсан, элчин сайд яаж ажилласан, Монгол улс яаж ажилласан, тэр онгоц яаж ирсэн, тэр бол тусдаа нэг сэдв. Тэгээд би ингээ ээж аавгаа хараад тахаар тэд нар чинь ингээ англи хэл мэдэхгүй ковид гэдэг юм цар тахал дэлхийн нийтээр ингээл хөмрөөл бүх хүмүүс ингээл айгаал тэгтээ юу байгааг мэдэхгүй л айцтай л байгаад гэсэн тий. Тэгээд би ээж аавыг ингээд арай гэж нэг юм явуулчаад тэр надад бодогдоолсон байхгүй. За ээж аав хоёр ойлгохгүй энд бас тийм хүмүүс байгаа даа гэж бодоод тэгээ хөөцөлдөж ээж аав хоёрыг явуулчаад би ерөөсөө мэдээ орчуулж хийжээ. Тэгээ тэр нэгдүгээрт тэр хүмүүст мэдээ өгөх, хоёрдугаарт одоо би хувьдаа надад ямар бенефит байсан гэхээр би тэгэхэд манай баг жоохон байсан гэртээ хүүхдээ хараад суудаг. Хоёр томьёогоо цэцэрлэг сургуульд нь хүрчээд нөхөр маань ажиллаа сургуульдаа сурдаг. Тэгээ би гэртээ суудаг байсан болох тэр өөртөө бас нэг тийм ажил гаргаж ирэх гээд тэгээ мэрэгчлээ санахын эрхэнд гэх юм уу. Тэгээ энэ пэйжийг нэгээд хамгийн анхны контент би яг сандгийн одоо хүүхдийн цэцэрлэг үнэгүй боллоо гэсэн мэдээ байсан байхгүй. Тэрийг би орчуулаад хийцэн байсан чинь 3-4 хүн лайк даарчаач хэдэн хүн уншиж. Тэгээд ерөөсө энэ пэйжэндээ бүр умбаж орсон. Би бүр нэг хэсэг бүр амар аддикт болоод ерөөсө мэдээлэл харах юм бол гадаа явж исэн ч орчуулаад, орон дотроо ч орчуулаад, хоолоо хийж байхдаа орчуулаад мэдээ тавиад өдрийн 2-3 мэдээ оруулаад тэгэл тэр хүмүүс чинь ингээл амар гоё сэтгэлдлээрээ л те ийм цаг үед ингээ ийм мэдээ оруулж идэг ямар ачтай буянтай юм бэ гэтэргээл тэ ихчнэр мэдээ хийгээл комент бичээл баярлалаа гэж зүрх мөрх явуулаад чатаар орж ирэл минийхөө нэг тийм юм болсон гэхээ нэг сураг сонслоо чи тэрийг нэг орчуулаад таач гэл тэр үед чинь хөгчүүд чих байсан. Тэгээд энэ бол зөвхөн одоо хэлгүй хүмүүст зориулсан даач бас биш. Хүмүүс хэлтэй англи хэлтэй ч гэсэн тэр олгоо одоо энэ тийм мэдээний сайтыг ухаал мэдээ ингээл яагаад байхгүй те хараад ах цаг зав байхгүй. Тэгээд гар утсаа зүгээр фэйсбүүкээр эргүүлж явах хэрэгтэй мэдээ гараад ирдэг. Тийм зорилгоор бас анх нээжсэн. Тэгээд тэр олон гоё баярлаа гэдэг сэтгэлээр одоо тэжээгдэж олон сар болоод маш гоё урамтай ажилладаг байсан. Тэгээд тэр нь намайг одоо би нэг хүнд хэрэгтэй юм хийгээд байгаа юм байна да гэдгээ мэдэрдэг те. Би өөрийгөө хүнд хэрэгтэй гэдгээ мэдэрдэг. Одоо belongs гэдэг шүү дээ те. Би одоо ямар нэг юм ингээд харьяалалтай хүн намайг хүсдэг, миний ажлыг ингээд чухалчилж үздэг гэдгийг мэдрэх надад бүр айгүй гоё юм баггүй. Тэр бол надад бүр яг тэр цаг үед бол айгүй хэрэгтэй мэдрэмж байсан. Ковидын тэр хөл оройн суугаад
хүүхдүүдтэйгээ гэртээ байж байгаа үед бол надад сэтгэл зүйн хувьд маань хэрэгтэй байсан. Бусад уншиж байгаа монголчуудаа бас хэрэгтэй байсан юм болов уу гэж хувьдаа боддог. Яагаад гэвэл тэр үед бол одоо ч гэсэн те маш хурдан шийдвэрүүд өөрчлөгдөж байна. Маш олон дүрмүүд нэг өглөө босоод ирэхэд л орой 6 цагт локдаун тавина шүү, чи гарч болохгүй шүү. Маска зөөхгүй гарах юм бол $200 торгоно шүү гэж хэлчихэж байгаа байхгүй. Тэрийг хүмүүс хэлж өгмөр байгаа байхгүй юу? Яах юм, нэг монгол хүн тэр мэдээг уншаагүй үсээ явж байгаа $200 торгуулчихвал бас харамсалтай шүү дээ. Тэрийг хэлээд өгмөр байгаа байхгүй. Гэх мэтчлээ одоо ч гэсэн бодвол бас яг л тэр зорилгоор ажиллаж байгаа л да. Тэгээд яг сүүлийн үед бол Австралийн мэдээг монгол хэлээ гэдэг пэйж маань жоохон зогсон байгаа. Яагаад тэгэхээр би одоо SBS Mongolia гэдэг байгууллагад монгол хэл дээр бас ер нь бол үйл ажиллагаа нь бол энэ пэйжтэй төстэй. Тэгэхээр хүмүүс маань Австралийн SBS Mongolia-га илүү идэвхжүүлэх зорилгоор гэх юм уу зүгээр инүүхэндээ ярихад. Тэгээд тэрийг бас жоохон зогсон байдалтай байгаа. Гэхдээ бол SBS Mongolia дээр одоо өмнөх пэйжтэйгээ энэ дүүх гэж бас чухал мэдээллүүдийг аль болох төвж оруулдаг. Манай SBS Mongolia-гийн миний ажил бол part time. Тэгээд өдөр болгон бас мэдээ оруулаад тэр болгон дээрээ бас заавал оруулах албагүй. Гэхдээ бол би бас дур сонирхлоор аль болох олон контент, аль болох олон мэдээ оруулах юмсан гэж зорж ажилладаг. Тэгээд одоо SBS Mongolia-гийн продюсераар ажиллаж эхэлсэн байгаа. Тэгэхээр яаж энэ том SBS гэсэн энэ байгууллагын нэгэн хэсэг болж бас чадсан бэ? Бас тэр их аягүй сонирн бас яаж бас энэ гэрээгээ олж авав? Том газар шүү дээ SBS мөн. Харин би аягүй азтай байгааз. Би нэр саяхан надад нэг юм бодогдоод. Тэгээ ээж хоёр Монголд ирсэн байхад бид нар Мельбурнээр зугаалал төв талбайгаар алхажсэн баггүй юу? Одоо Federation Square-ээр ээж автаа алхаад би ээж тэгэл ээж хоёр ярьжсэн. Ээж тэр хараа SBS гэдэг энэ амар том юу шүү дээ. Телевизэн хийн байгаа шүү дээ. Талбай дээр ингээд амар гоё ааз гэл ярьжсэн ээж. Өө миний ах энд ажиллана шүү дээ. Чи чадна шүү дээ. Миний ах чинь мундаг юм чинь. Гэсэн баггүй юу? Манай ээж намайг амар магтдаг. Дандаа надад урам өгдөг баггүй юу? Тэгэл би тэр үедээ энийг л тийш ээж мэндэ энэ чинь ийм том газар охин нь арайч болоогүй гэл. Тэгэл энэлдэд өнгөрсөн. Тэгсэн чинь одоо тэр нэг mindset гэдэг шиг би саяхан нэг ажиллаар төвөр ороод талбаар алхаж явахдаа гинт надад толгоор орж ирж байгаа. Би яг нэр ээжтэй тэгээ бүр SBS-та зураг мураг авахлаа. Ямар сони юм бэ? Яг ээжийн хэлжсэн те ааж хоёрын хэлжсэн дээр биелсэн биш тэгэл бүр баг ингээд нулимс цэлгнээд иржсэн. Ээж аавын ерөөл гэх юм уу? Одоо зүгээр тийм албан тусаар гэх юм бол тийм юм байна. Одоо ээж аав тэр майндсет надад суулгаад гоё одоо эцэг хийн ерөөл бас ингэж хүүхдэд цаахан ирдэг тий. Тэгээ зүгээр анх ажилд орсон юу гэх юм бол би 7 сар анх гэрээгээ байгуулад ажиллаж эхэлсэн. Тэгээд SBS бол одоо Австралийн 2 дахь том хэвлэл мэдээллийн байгууллага гэж ер нь хэлж болох байх. Яг тэгвэл Австралийн засгийн газраас одоо 2 том хэвлэл мэдээллийн байгууллагыг санхүүжүүлдэг. Гэхдээ бүрэн биш л дээ. Тэр нэгдүгürt бол ABC бол яг одоо ихэнх хөтөлбөр нь англи хэл дээр явдаг. Одоо энд амьдарч байгаа хүмүүстээ зориулсан юм хөтөлбөрүүд гаргадаг. Тэгээ олон телевиз, радиотой тийм. Тэгээ SBS бол 2 том. SBS-ийн гол зорилго бол энд амьдарч байгаа гадаад хэлтэй хүмүүст их хэлээр нь мэдээлэл одоо тэр entertainment, education гэх янз янзын ямаа хүрэх тийм зорилготой байхгүй. Тэгээ нийт одоо орлогынх нь одоо би буруу санаагүй бол 3.2-ыг нь засгийн газраас нь санхүүжүүлдэг ийм байгууллага. Тэгээд хараат бус гэдгээр сонцлогтой. Одоо Монголд бол за монголч байх те. Ер нь одоо засгийн газраас санхүүждэг гэхдээ хэд хараатай одоо засгийн газар юу хүсэж чинь тэрийг ярьж гин гэж бол ойлгож болохгүй. Би жишээлбэл одоо тийм даалгавар бол өмнө нь авч байгаагүй. Тэгээ хараат бус ийм байгууллага. Тэгээд SBS бол 63 хэлээр хөтөлбөр явуулдаг. Тэрний нэг нь бол манай монгол хэл. Анхны суурь нь одоо бас 3 жил гарны өмнө манай дайны бол маш гоё тавьж өгсөн SBS-ийнх нь Монголыг одоо их гоё танилцуулсан юм байна гэж би одоо харсан ш. Дайныгийн хөтөлбөрүүд нь одоо сонсоход ч гэсэн аюу гоё үйлдэлтэй тийм нэвтрүүлгүүд хийсэн байдаг. Манай мөгчин ч гэсэн их гоё ажиллаад Монголыг бас одоо сайхан танилцуулаад ажиллаа надад өгөөд өгсөн тийм. Яг л одоо мэргэжлийн сэтгүүлч манай мөгчин бол манай хорлоогийн цэвлэг ван гүү юм байна лээ. Тэгээд дараа нь тийм бас л сэтгүүлч удамтай байна. Тэгээд хадтай тийм байж лээ. Гоё ажил гарсанд баяр хүргэе.
Баярлалаа. За тэгээд цаа бас ундаа маань бас өөр бас контентууд бас хийж байгаа. Тэгээд тэрнийхээ талаар бас соёлоо хүмүүстэй ярьж байгаа л та. Тэгэл та би одоо SBS-ийн контентуудыг ярих хэрэгтэй. Аюу дуртай байна. Миний одоо гоё сэдв, гоё юм асуулаад чи баярлалаа. SBS бол одоо миний зүгээр одоо хувьдаа сэтгүүлч хүний хувьд баримталж байгаа нэг тийм зарчим байна шүү дээ, тийм. Тэр нь би юу гэж хардаг вэ гэхээр гоё одоо за legacy гэж хэлэхэд одоо юу юм те зүгээр би SBS ажиллахаа болсны дараа магадгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа сонссон ч гэсэн хүнд хэрэгтэй мэдээллүүдийг хийж үлдээх юмсан гэж боддог л доо. Одоо жишээлбэл би сая цагаан сарын тухай 4 цуврал хийгээд тусглаа. Энийг бол 10 жилийн дараа сонссон ч гэсэн Австралийн монголчууд сар шинийн эдэг Австралийн хүмүүсээр яаж бэлдэх тухай тэр үед сонссон ч гэсэн дааж болохоор зөвлөгөөнүүд те. За бас нэг одоо миний одоо яг одоо ажиллаж байгаа прожект бол Австралид ирсэн анхны монголчууд гэдэг нэртэй ийм цуврал бас хийж байгаа. Тэр бол маш гоё сэдв. Цацаа бол мэдээж тэ Хескогийн нэг бүтээл. Хеско таун дээр бол Австрали Нансак гэдэг бүтээлтэй. Тэрэн дээр нь одоо Австралид ирсэн анхны монгол хүмүүс хөрөг зураг байдаг. Тэгээд тэндээс би одоо тийм одоо санаа аваад энэ цувралаа эхлүүлсэн. Тэгээд маш одоо амжилттайгаар Австралид ирсэн анхны монголчуудын үр удмуудыг одоо олж 3 хүнийг олж ярилцлага хийсэн байгаа. Тэгээд тэр бол өнөөдөр ч биш олон жилийн туршид бас настай тийм контент болж байгаа болов уу гэж итгэж явдаг шээ би өөрөө. Тэгээд цаашдаа бол бас гой контентууд төлөвлөж байна. Тэгээд зүгээр одоо толгоонд байгаа санаанууд юм бол жишээлбэл би Parenting in Australia гэдэг нэг подкастын цувралын санаа бол яг одоо төлөвлөгөөнд явж байгаа. Тэр нь бол Австралид хүүхдээ өсгөх тэ Австралид хүүхдийн цэцэрлэгийг яаж сонгох, сургуулаа бид нар яаж сонгож орох ёстой юм те. Хэрвээ хүүхд чинь ямар нэгэн байдлаар бүлиим болоод авал тэрний эсрэг бид нар юу хийх хэрэгтэй вэ? Австралид хүүхдийн эрх нь ямар байдгийг те. Бид нар эцэг их нь ямар үүрэгтэй юм гэдэг юм уу? Тэр талаар бас цуврал хий гэж бодоод байгаа. Тэгээд эндээ бол би одоо энэ завшааныг ашиглаад гэдэг шиг цацаагаа би урмаар байна. Тэгээд өмнө одоо хадгаан барин зочноор урья гэдэг шиг. Угаар маань юунд зочноор оролцоод Австралид хүүхдийн сургуулийг яаж сонгох тухай бид нарт гоё зөвлөгөө өгөөч. Одоо сургууль туслах багшаар ажилтны хувьд те сургууль том байх нь зүгээр юм уу, жижиг байх нь зүгээр юм уу? Ер нь яаж сургуулаа сонгох тухайд нь те хувийн сургууль дээр, улсын сургууль дээр ямар визтэй хүмүүсийн төлбөр төлөөд идэг, ямар нь төлбөргүй, төлбөр нь ер нь хэр байдгийг, хөнгөлөлт авах боломжууд ямар байдгийг ингээд асуух зүйл бол маш их байгаа. Монголчуудын дунд ч гэсэн дандаа л бие биенээсээ асуудаг, сургалдаг. Тэгээд зарим нь буруу мэдээлэл хоорондоо хуваалцаад ингээд буруу бас явах гэдэг ч бас юм харагдаад байдгийн. Тэгээд тэн дээр цацаа маань бас мэргэжлийн хүний хувьд орж зөвлөгөөгөө өгөөч гэж урьж байна. За одоо олон сонсогчны өмнө урилга авч байгаа болохоор хүлээж авъя. Баярлалаа гөрч байгаа. Тэгэл одоо өөр бас гоёгоо санаа байгаа. Австралид яаж бизнес эрхлэх үү гэл нэг бас цувралын санаа байгаа. Тэгэхээр одоо хуулийн талаасаа бид нар юу мэдэх ёстой юм те компани байгуулад бизнес явуулахад ямар хуулийг бид нар мэдэх ёстой, татвар нь ямар байдгийг гэдгийг нэг татварын мэргэжилтэй хүнтэй. За тэгэл одоо франчайзинг бизнесийг бид нар яаж эхлүүлэх юм, ямар дүрм даах ёстой гэх мэтчлээ. Манай монголчууд бол одоо суурьшаад бас харьцангуй удацсан хөлөө олцсон хувийн бизнесээ эхлүүлэх хэмжээнд хүрсэн олон ч бизнес бас явж байгаа. Тэр хүмүүсийн туршлагыг бас хуваалцмаар байна. Хүнд хэрэгтэй байх болов. Бас л олон жилийн дараа сонссон ч гэсэн л үн цэнээ алдахгүй мэдээлэл байх болов гэж боддог шүү дээ. Тийм шүү. Тийм зорилготой байна. Тэгээ манай монголчууд одоо Австралид байгаа монголчууд бол би тэд нэр одоо маш их бахархдаг. Тэгээд зочноор орж байгаа хүмүүс маань ч гэсэн одоо өөрсдийнхээ туршлагыг харамгүй хуваалцдаг. Яг тэгвэл гадаадд амьдардаг хүмүүс гэхээр л хүмүүс Австралид амьдардаг монголчууд гэхээр хүүхнүүд нь цэвэрлэгээ гэж эрчүүд нь барилга дээр ажиллаад байгаа юм шиг ойлгодог. Тэгээд анх ирж байгаа хүмүүс бол цэвэрлэгээ хийнэ, барилга дээр ажиллаж болно. Тэр бол одоо зөвхөн монголч гэлгүй гадны бүх улсаас ирсэн хүмүүс одоо ийм давааг давдаг. Гэхдээ хэдэн жилийн дараа монголчууд хурдан хөлөө олдог, хувийн бизнесээ эхлүүлж чаддаг тий. Тэгээд одоо маш бахархалтайгаар одоо хэлмээр зочид байдаг л да. Одоо Австралийн шинжлэх ухааны салбарын шилдэг залуу эрдэмтнээр манай 2 эрдэмтний шалгарсан байна. Тэгээ хоёулангаас нь яриа авсан. Манай мөнх баяр
За Сендергээ хоёр манай эрдэмтэн байна те. Хэл шинжилгээ ухааны доктор хүн манай Австралид Куртнийг сургууль тэнхмийн эрхлэгч хийгээд явж байгаа байхгүй юу. Тэр бол бидний бахархал те. Тийм шүү дээ. За тэгэл манай Хеско, манай Бөхөө за олон одоо ил болоогүй даруухан амьдардаг гайхалтай туршлагатай монголчууд бол олон байна. Тэднийг өөрсдөө туршлагаасаа хуваалцаасаа яаж үдээ зэрэгт хүрсэн бэ? Тэрийг хүмүүстэй яриад бас бусдаа ийм боломж байдаг шүү гэдгийг хуваалцаасаа л гэж хүсэж явдаг да. Мэдээж жирийн оюутнууд, жирийн хүмүүс бас оролцлоо яг бид нар бол одоо Австралид Монголын түүхийг бичиж штэ тий. Олон жил үргэлжлэн цаашдаа. Тэгээ энэ түүх бол маш гайхалтайгаар үргэлжилж байгаа. Би бол Австралид монголчууд маш сайн нэр төрөө авч явдаг л гэж боддог штэ. Тийм шүү. Яг л тийм зорилгоор одоо бас ингээл энэ хүү подкаст маань ганцхан цэвэрлэгээгүй шүү, хүмүүдээр ажилласан шүү, ийм хүмүүс байгаа шүү гэдэг одоо Монгол дэлгүүрээ, тийм Монгол дэлгүүрээ ажиллаж байгаа. Одоо Монгол ресторан бас Сиднейд маань нэгдсэн байна. Засварын газар байдаг гэж байна. Өсчин салон, нээл салон, тийм хомсны салон эдгээр нэгдсэн. Тэгэл айгүй бас одоо тэр барилга дээр ажилладаг манай залуучууд хувийн бизнесээ яг энэ салбарт эхлүүл явж байгаа байхгүй юу? Тийм. Одоо Vision Wings гэдэг влог хийдэг гэр бүлийг манай Австралид монголчууд сайн мэднэ. Миний шагаа маань бол бас энэ барилгын салбарт хувийн компани байгуулсан гоё ажиллаж явж байгаа тухай би одоо подкаст хийсэн. Удахгүй та бүхэн сонсоорой гэдээ бас хажуухан контент сурталчлаа. За тэгээд ерөнхийдөө хоёулангийн бас подкастын зөвлөө яриа л гэж яриалаа гэдэг подкастын харин цаг хугацаатай болохоор хэсгийгээ бас дуусгах хэрэгтэй байна. Тэгэхээр цаашдаа одоо энэ олон сайхан тий контентууд энэ SBS Mongolia, Австрали мэдээг монгол хэлээр гэх мэтчлэн энэ олон сайхан хүнд мэдээлэл хүргэдэг энэ сайхан үйлс чинь өндрөөс өндөр хамжилтыг хүсье. Тэгээд мэдээж цаашдаа бүр SBS Монголиагийн одоо тий бүр хариуцсан одоо салбарын захирал болоосаа одоо тийм байдаг бол бүр цаашаа ингээд өснө дэвжээд бүр илүү амжилтыг гаргаасаа гэж унтраада хүсье өрөөж байна. За баярлалаа. Тэгээ салбарын захирал болоосаа гэдэг нь манай ээж хоёрын чинь ажиллана штэ гэж хэлдэг шиг ингээд гой толгой дээр гоё хэлж явлаа. Тэгэхээр энэ дашрамд хэлэхэд SBS бас нэлээд өргөжж байгаа энэ жилээс төсвөө нэмэгдээд тэгээд телевиз байгуулж байгаа нэрээ одоо манайх ч юм бол радио штэ. Радио дижитал штэ. Тэгээд мань хятад болон араб хэл дээрх телевизүүд байгуулагдаж байгаа. Би тэгээд тэр мэдээг уншаад бас баярлалаа. Ингээд бас телевиз байгуулт юм байна да. Тэгээ тэр бол мэдээж Австралид байгаа хятад хэлээр ярьдаг хүний тооноос бас хамаарч байгаа л да. Гэтэ ямиг ээж мэдгэв дээ те хэдэн жилийн дараа монгол хэлээр гоё мэдээж тэр монголоор ярьж байгаа бол бас яа болохгүй гэж те. Угаасаа яг тэгэл эхэлж байвал эн чинь ирээдүйд ойрхон байна л гэсэн үг. Тэр телевиз хэлэх нь бол тийм ээ. Нэр энэ дашрамд бас би хүмүүст баярлалаа гэж хэлж болох уу? Энэ дашрамыг ашиглаад сүүлийн хоног ундраад үлдээ. За баярлалаа. Би одоо ингээд миний бол зарим контентууд орчуулгах, зарим нь бол би бэлддэг. Тэгээ орчуулга хийж байхад ялангуяа энэ ковидтай холбоотой одоо энэ оршин суугтай холбоотой юм орчуулж хахад нэр томьёо орчуулга яаж Монгол руу буулгах вэ гэдэг бол бас аюу хэцүү байдаг л та. Би цацаагаасаа ч гэсэн асуудаг тий. Энийг яаж Монгол руу хайтахан буулгах вэ? Татаачны хараад өгөөч гэл. Яг тэрэн шиг би одоо олон хүнээс асуудаг. Одоо анар байна, манай богийн хчээс байна. Дандаа л юм асууж идэг тий. Тэр болгонд ингээд төвгүй хариулаад өгдөг та нартай баярлдаг шүү гэж зориуд хэлмээр санагдаад байгаа байхгүй юу? Яа тэгэхээр одоо энгийн юм шиг боловч ингээ монгол руу болгож байгаа төвхтөө одоо рат онцлогоо гэл одоо сүүлийн үед нэлээ ярьж штэ тий. Тэрийг би одоо төрөвчлсөн шинжилгээ л яриадсэн. Тэгсэн манай анаар орж ирээд ундраа нэг онцлог гэж нэрлэв зүгээр шүү. Яг л шинжилгээ гэдэг бол ийм, онцлог гэдэг бол ийм гэдэг. Тэндээс би ингээд төрөвчлсөн онцлог гэдэг үгийг ингээ гаргаж авч байгаа байхгүй. Их мэдчлээ энд бол тусалдаг надад ингээ санаа тавьж тусалдаг хүмүүс олон байдаг шүү. Тэд нартай бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд хөтөлбөрийн маань сонсоод гоё сэтгэлдээ хэлж байгаарай.
Мэдээж баярлалаа гэдэг үгэнд бол би одоо нисэх шахам урам авдаг. Тэр бол одоо миний хамгийн одоо гоё мэдрэмж байдаг. Та бүхний лайк, шеэр хоолоо суудаж тэ би. Нэр яг ингэдэг. Тэгээ гоё урам өгж байгаарай. Тэгээ сэтгэлийн хэлээр гоё шүүмжлэлээ бас гол нь сайн хэлж байгаарай. Шүүмжлэл надад их хэрэгтэй байгаа шүү. Тийм шүү бас ингээл одоо хүмүүс чинь за subscribe бол одоо ингээл subscribe нэг тоохоо байсан гэсэн хүмүүс надад хэлэхгүй чи сайн тэрэн дээр subscribe хийгээрэй гэж сануулаа. Тэгэхгүй бол хүмүүс тэр болгон тэгдэггүй маа. Зүгээр сонсолт нь их байгаа хэрнээ, үзэлт нь их байгаа хэрнээ subscribe-ийн тоон айгүй байгаа. Тэнгүүд хүмүүс чи наатаа сайн наад дээр сайн хэлээ. Эхлээд төсгөлт нь сайн хэлээ гэсэн. Тийм болохоор одоо сонсож байгаа манайхаа одоо subscribe хийгээгүй хүмүүс маань сайхан subscribe хийгээд дарчвал их дэмжиж гэн гэсэн үг шүү. Дэмжлийг тустай хүлээж авах шүү. Гэж хэлчихье. Сонсогчдаа. За ингээд өнөөдрийн подкаст маань инхүү ингээд өндөрлөхөд орхон болжээ. Тэгээд ундрада маш их баярлалаа энэ завгүй үеэр цаг зав гаргаад тэгээд сургууль соёл хэлсэн ажил төрөл нэг байгаа энэ үед ингээд цаг гаргаад манай подкастыг ярьслаа гэсэн маш их баярлалаа. Тэгээд цаашдын сэтгүүлчийн ажилд нь улам их амжилтыг хүсье. Тэгээд сонсогч бидэндээ олон сайхан өмнө бодит мэдээллийг хүргэж аваарай гэж хүсье. За баярлалаа цацаа. Чамд ч ихсэн амжилт хүсье. Тэгээд keep going те хоёлоо гоё ингээд монголчуудаа хоорондоо ойр байх, туршлага хуваалцахын боломжийг нь бол бас олгоод явъя. Зөндөө гоё туршлага түүх бидэнд байна шүү те. Тэрийг хэдүүлээ хуваалцъя. Тэгээ хамтдаа хуваалцъя. За ингээд Мельбурн хотоос ундраа мөн Мельбурн хотоос цацаанууд холбогдлоо. Дараагийн дугаараар уулзтлаа баяртай. Баяртай ундраа. За баяртай.